Иргэдэг анхан шатандаа хог хаягдлаа Английн ялганд хөвшүүлэх зорилгоор шинэ нутгийн Сөөхийн хамт олон яг ийм хунцар савны хогийн савыг 5 байршилд байршуулсан байна. Тус хогийн савнд хоримтлагдсан хунцар савыг Орхон аймгийн хог дахин боловсруулах цэгт нийлүүлж олсон мөнгөөрөө Сөөхийн цэвэрлэгээ үйлчилгээний материалаа худалдан авдаг байна. За ер нь бол хог Англи хамгийн анхны нэгдүгээр алхам гэж бол бодсон. Яагаад гэвэл хунцар сав гэдэг маань одоо зүгээр хогийн газар авч саяхад бол айгүйхтэй ерөөсөө устддаг үед шүү дээ. Тийм болохоор ямар ч гэсэн англиж ялгаж үзээгээд оршин суугтаас бас ийм савал хийх вэ? Дэмжгүй та нар хогоо ялгах уу гэж асуусан. Тэгсэн чинь оршин суугт минь айгүйх тэмцсэн байхгүй ер нь бол ер нь бид нар бол хогоо ангилж ялганаа гэдгсэн. Тийм учраас ямар ч ихний ээжнээс 3 хийсэн баг. За анх бол би 21 оны 2 сар санаагаа гаргаад 3 сард хийгээд Төгөл гарден дээр нэгийг хийгээд Гок гарден дээр 2-ыг хийсэн, 3-ыг хийсэн. Тэгээд ерөөхдөө бол нэг хүмүүс аягүй сайн ялгадаг. Зуны цагт бол нэг сардаа бараг 2 дүүрдэг. Тэгээд нөгөө дайвар авдаг газар руу ярахаар ирээд авчдаг. Тэгээд сая 22 он гаргаад 2-ыг хийтэй авсан. Уртлын 12 давхар байр энэ Кроун гэдэг байран дээр 2-ыг хийтэй авсан. Нийтдээ одоо яг манай холбоон дээр бол 5 ширхэг байх гэсэн үг. Тийм дайвар авдаг газар руу тэгээд яг ингээд дүүрэнгүүт нь бид нар бол юу яагаад бөглөөгийн нэг ялгаад савнуудаа болохоор гიშгээд ингээд шамбилга том тампонд хийчдэг. Тэгээд дайвар авдаг газар руу яхаа ирээд бол авчдаг. Тэгээд нэг баг нэг дүүрсэн багтгур нь 20 мянган төгрөг болчдөг байхгүй юу юм. Тийм тэгэхээр бас тэргөөрөө хөөрхөн хуримтлал үүсгээд цэвэрлэгийн материалыг ч гэсэн аваад явах боломжтой. Ер нь хандлага айгүй сайн өөрчлөгдсөн шүү дээ. Ер нь бол хүмүүс бол айгүй сайн ялгадаг байхгүй юу бол. Энэ их зүгээр юм байна гэл энэ тэндээс ч гэсэн газрууд ирээл бүр хаа байсан ховдоос хүртэл ярьж байсан шүү дээ. Ямар үртгөө яаж хийсэн бэ гэж хүртэл асуужсэн байхгүй юу. Тэгэхээр ер нь иргэдийн хандлага бол ер нь зүгээр. Ер нь бол анхан шатны хог ангилах, боловсруулах, дахин боловсруулах гэдэг үднээс л гэсэн байна. Өнгөрсөн оны 3 дугаар сард тус ундааны сав хэлбэртэй хогийн савыг 3 газарт байршуулахад иргэдийн хандлага өөрчлөгдөж хунцар хогоо ангилж байсан учраас энэ жил шинээр 2 хогийн сав нэмж байршуулжээ. Сэрүүний улиралд 20 хоногтоо 1 дүүрдэг бол дулааны улиралд сард 2 удаа дүүрдэг байна. Нэг хогийн сав хийх материалын үнд 150-аас 200 мянган төгрөг зарцуулжээ. Хэрэв байр болон гэр хорооллын гудамжны үзүүрт нэг ийм хогийн сав байрлуулбал байгальд хаягдах хунцар савны хэмжээ харьцангуй багасах боломжтойг тус хогийн сав хариуцсан ажилтан хэлж байлаа.